Үл хөдлөх хөрөнгийн салбар өөрөө зохицуултанд ороод ерөөсөө 6 жил болж байгаа. Энэ хугацаанд бол маш их юмыг цэгцэлж чадсан. Хүний нөөцийнхөө мэрэгжлийн болгоод дээрээс нь лицензтэй одоо ажлын бизнес эрхэлж байгаа хүмүүс нь тодорхой болсон. Тэрнийхээ дагуу үүрэг хариуцлага нь тодорхой болсон. Тусгай зөвшөөрлийн хүрээнд ажил үйлчилгээ эрхэлснээр үл хөдлөх хөрөнгийн салбарт гараад байгаа одоо энэ заллин одоо юу гэдгийг асуудлууд үл хөдлөхтэй холбоотой маш их хэмжээний мөнгөний асуудал яригдчихэд тэдрүүд маш тодорхой тоогоор бодиттой болж эхэлж байгаа. Бидний хувьд бол одоо нэгэнт хийгдсэн энэ ажлын араас бол хоёр л саналтай байж байгаа. За нэгдүгээрт нь бол тусгай зөвшөөрлийн тухай хуулинд бол манай үл хөдлөх хөрөнгийн салбарын зохицуулалтыг бол тусгай зөвшөөрлийн одоо зохицуулалтаас нь энгийн зөвшөөрөл болгоно гэсэн заалт байна 4-ийн 13-ийн 2-ийн 4-ийн 20-д. За манайх болохоор яг одоо энэ цоо шинээр ингээд үүсээд цоо шинээр энэ салбар хөгжиж байгаа энэ тохиолдолд бол энэ тусгай зөвшөөрлийнхөө одоо зориултыг одоо бууруулж болохгүй. Яг гэвэл тэр хяналт байж ээж өнөөдөр цоо шинээр бий болж байгаа салбар өөрөө цэгцтэй хөгжинө. Мэдээж энгийн болгох нь зөв. Дараа нь бизнес эрхлэгч нартаа дараа нь энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс нээлттэй байх ёстой. Зах зээл угаасаа тэлж явах ёстой. Тэр утгаараа бол одоо энгийн болох нь зөв. Гэхдээ бид нар 289 аж ахуй нэгж байгаа мөртлөө яг доктортой үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй аж ахуй нэгж байгаа байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр тусгай зөвшөөрлөлтөд мөртлөө үйл ажиллагаа хийхгүй байгаа хүмүүс бас байгаа. Тэгэхээр одоо байгаа энэ зах зээлээ хадгалж одоо байгаа бизнес эрхлэгч нараа хамгаалахын тулд энд бизнес эрхэлж байгаа хүмүүсээ тодорхой хэмжээний хяналттай хөгжих бололцоогоор нь одоо яг тийм эрх зүйн бичиг баримтаар нь одоо ингээд бүрдүүлж өгч явах хэрэгтэй. Магадгүй ахаад нэг 5 жил 6 жилийн дараа бол энгийн болж болно. Энэ хооронд бид нар бас хөгжөөд авах хэрэгтэй. Ахаад бид нар гол одоо алдаа дутагдлуудаа хараад цагаан дээр хараар бичээд авах хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ удаа бол бид нар бол тусгай зөвшөөрлийн зохицуулалтаас бол холдмооргүй байна.